Зохиолчид болон киноны ажилтнуудын уран бүтээлийн нэгдэл. Илд Бамбай. Кино зохиолыг бичсэн Кожевников, Басов. Вадим Кожевниковын романаас сэлбэдэн бүтээлээ. Давж заалдах эрхгүй 3 дугаар анги. Ein Votum abgibt, etwas anderes als eine verlogene, blöde Abstimmung. Большевикийн эсрэг шийдвэрлэх үе шатандаа орлоо. 1944 он юу ч болсон байлаа. Манай цэргийн амжилтын жил болно. Оросууд Германы хил рүү ойртож чадсан. Гэхдээ большевикууд германчуудын хүчрхэг цохилтыг мэдрэх өдөр холгүй байна. Бидний гайхамшигтай шин зэвсэг болох Вундерваффегийн хүчин чадлын тухай дэлхийд даяар мэдэх болно. Берлин агвайх Рейхийн нийслэл байсан. Одоо ч байгаа. Цаашдаж байх болно. Фюрерийн суу тухайн бидний ялтын баталгаа. Зиг Хайл. Wir danken unserem geliebten Führer, unser Führer Adolf Hitler. Sieg! 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 Айтайхан газар байна шүү. Юу гэдэг нэртэй? Намайг Франц гэдэг. Абверийн ахлах тэслэгч Йоген Вайс. Үгүй. Абверийн ахлах тэслэгч байхгүй. Йоген Вайс ч байхгүй. Одоо Петр Краус гэж байгаа. Зүгээр л Петр Краус. Таныг эмч хүлээж байгаа. Одоохон. Сайн байна. Ямар ч төвчөрт хэмжээ гэж байдаг. Хэрвээ байгаль хөөр санаа тавин цагаа олж солио галзуу болохгүй бол тухайн хүнийг тамлаад мэддэг болгоныг хэлүүлж болно. Би амдаараа бууж өгөхгүй. Читгэр. Харав. Харалгүй яах вэ? Энд ярьж болно. Цэргийн тагнуулын газар таны ажил сэтгэл харамжтай байсан уу? Абверт үү? Тийм ээ. Та яагаад ийм итгэлтэй байгаа юм? Тийм биш байсан бол би энд байхгүй байсан. Та энд хооллох болно. За. Генрих Шварцкопф таны найз уу? Тэр миний төлөө их юм хийсэн хүн. Тийм ээ. Та хоёр нэг нутгийн хуу? Бид хамт их орондоо буцаж ирсэн юм. Хоёулаа Ригийнх. Орос руу дайралт хийх юм уу? Тийм ээ, 40 онд. Генрихийн авгах нь танд яагаад ийм сайн байдгийг? Ажил маань намайг ямар нэг байдлаар шалгах боломжийг Вилли Шварцкопф олгосон гэж би бодож байна. Франц Тассонс. Хэрвээ намайг энд дахиад шалгах гэж байгаа бол би тасчихсан юм аа. Таныг Оверфорер Вилли Шварцкопф үрсэн. Ашлам дэлхээр та Генрихтэй уулзсан. Тэр авгахындаа суудаг юм. Ганц хоёр үе шиг хамтаа өнгөрөө. Берлинд таны хамаатан садан байхгүй үстэй. Харамсалтай тийм. Таны шинэ ажлын хувь азтай юм болсон. Танай адмирал Канарис юу ч мэдэхгүй хүн байна. Цэргийн тагнуулын газрын дарга гээд байгаа шүү. Бид 3 жил байлдаж байгаа ч гэсэн Оросуудын цэргийн чадамжийн талаар ямар ч мэдээлэл бидэнд алга. Абрийн ажилд энд Берлинд тун сэтгэл дундуур байгаа. Та цаашид надтай хамтран ажиллах учраас Оросын асуудлаар ажиллаж байсан гэж битгий нэг их зарлаарай да. Харин тэдний холбоотнуудын тухай мэдээллийн хувьд гэвэл бид тагнуулуудаас авиш, харин бидэнтэй холбоогоо таслаагүй байгаа концернуудаас авдаг юм.
Францанд ямар санагдсан? Тэр Зоненбергийн нохойн хорооны хүмүүжүүлэгч. Сайхан хэд байгаа вэ? За. Явах цаг боллоо. Германы ард түмэн байгаа бүхнээ фронтод өгч байхад бид ч бас тэдний шиг байх ёстой. Та бид хоёр нөхөр л нөө. Бригаден фюрер Вальтер Зоненберг өөрийн биеэр морилирлээ. Тийм ээ, Йоген Вайс хол явна. Таны ивент итгэгч. Рейхийн бичиг хэргийн газарт Вайс руу очиж илтгэл тавих тушаал авбал би лав гайхахгүй. Би ч бас. Танд хар өнгийн дүрм товц зохино. Бурхан минь. Ажлынх нь өрөөг ээсэс чургалан орогчид нууцаар уулах газраа болгоно гэж нас урсан эцэг минь төсөөлж байсан болов уу? Харин тэрний хүү фон зайлц аргагүй ирэхэнд Дэндүү залуух юм. Хэрвээ энэ миний дутагдал юм бол хэсэг хугацааны дараа би заснаа. Бас зоригтой. Миний буруу. Бригаден фюрер таны одоо байгаа байдлын тухай биш, ерөнхийд нь хэлж байна. Миний үлгэр дуурайл авахыг хүсэж байгаа хүн надад би. тэрнээс гадна бас шударга. Нэг хүний хувьд дэндүү их магтаал биш үү? Тийм биш үү хатагтай? Таныг шинэ албан тушаалынхаа тухай хэлээгүүд Оберфюрер Шварцкопф их гайхаж байсан. Ажлынхаа тухай ярихыг бидэнд хатуу хоригдсан. Хэн? Албан ажлын онцлогоос болоод Танд ажил чинь таалагддгүй. би Рейхэд алба хаадаг. Тийм тохиолдолд бид фюрерт гэж ярьдаг юм. Яг тийм миний бригадын фюрер. Унш. Энэ үнэмшлийг үзүүлэх Рейхийн аль дуртай замаараа явж болно. Хэлийн айлч зурвсаар нэхэрч болно. Хаалт тавьж СС болон Вермахтын цэргийн гарнизонд энгийн болон цэргийн ховцтой ямар ч зорчигчтой хамт ямар ч машинаар нэвтэрч болно. Гарын үсэг Рейхсфюрер Гемлер. Зөвхөн гэрэл зурагтай тохиолдолд уг үнэмлэх хүчинтэй. Таны зураг энэ үнэмлэхэнд хэрэг болж магадгүй. $1944 оны 7 дугаар сарын 20-нд бидний хайрт удирдагч Адольф Гитлерийн амь насанд халдлаа. Гэвч дээд тэнгэр фюрерийн амь насыг хамгаалсан юм. Хуйлдагчдыг баривчлаа. Тэднийг хатуу чанга шийтгэл хүлээж байгаа. Та нар яаж үнэ чөтгөрөө гэж Цуглах хэрэггүй. ойлгомжтой. Муугүй ажиллаж байна шүү. Туршлага. Та нар хүн андуурсан юм уу? Юу ч болж Би болно. офицер хүн. Заримдаа манай генералууд яг хүүхд шиг уйлдаг юм. Урагшаа. Тань хөгөөч.
Дуртая. Нэг өндөр албан тушаалтанд тантай саяхан юуны тухай ярилцсан юм? Таны хэлээд байгаа тэр хүн танаас хариугаа авна гэж та бодохгүй байна уу? Үгүй ээ. Одоо таныг Зоненберг сонирхгүй байлгүй дээ. Мэд ямар ч хүнээр үг хэлүүлж чадна гэдгийг Вальтер мэднэ. Гэхдээ өөр нэг өндөр албан тушаалтан таны төлөө бүхнийг хийж чадна. Хэрвээ та бидэнтэй элен далангүй байх юм бол шүү. Та дэмэл ингэж байна да. Бид гестапих тайлбар хийх шаардлагагүй мэ. Та хурандаа фон зайлтсан гэртээ хурандаа агсан Вальтер Зоненбергтэй уулзсан тухайга ярьдаа. Хуйлдаанд оролцсон учраас тэр зохих шанга хүртэн. Өөдөг байна. Хэрвээ та тэрнтэй адилхан болохыг хүсээгүй бол бүгдийг нь ярьдаа. Эрхэм Ягн Вайс. Уучлаарай Петр Краус. Вайс. Та бас энд байгаа мó? Харамсалтай нь би өөрийгөө буудаж амжсангүй. Ангелика би хөр намайг матсан юм. Гитлер үзэн яддаг Германыхын бэлэг тэмдэг маягаар л Оросуудад хэрэгтэй. Харамсалтай юм. Гэхдээ бид тэднээс энэ бэлэг тэмдгийг салгаж чадсангүй. Хурандаа Штолбенбергийн санал болгож байснаар бид ардчилсан фронтоо нэгдсэн бол бүх юм өөр байх байсан ч байж магадгүй. Үгүй ээ. Би Герман орон тийм байхыг хүсээгүй. Авгой их Германы эзэнт бүрэн мандтугай гэж би цаазын эндэр дээрээс хашгирна. Одоо танд тийм боломж гарна. Начинается Родина. Ерөнхий найруулагч Владимир Васов, В твоем букваре с хороших и верных ерөнхий зураглаач Тимофей Лебешев, живущих, ерөнхий зураач Алексей Пархоменко, а может она начинается с той хөгжмийн зохиолч Баснер, пела нам мать, с того, что в любых испытаниях у нас никому не отнять. С чего начинается Родина? С заветной скамьи у ворот, с той самой березки, что в ополе под ветром склоняясь растет. А может она начинается уг кино бүтээхэд Германы DFA студид Польшийн уран бүтээлийн старт нэгдэл оролцлоо. с этой Дөрүүд дороги проселочной, которой не видно конца. С чего начинается Родина? С окошек горящих вдали, со старой отцовской буденовки, что где-то в шкафу мы нашли. А может она начинается со стука вагонных колес, из клятвы, которую в юности ты ей в своем сердце принес. С чего начинается Родина? Бригадын фюрер таны тухай тодорхой мэдээлэл авсан. Танд асуулт байна уу? Би албаа үргэлжлүүлэн хашгид билээ. Хүсэлт байна уу? Би тантай уулзсанд аз жаргалтай байна, миний бригадын фюрер.
Таныг 1-р зэргийн төмөр загалмай одонгоор шагнах тухай миний саналыг Рейхсфюрер дэмжинэ гэж бодож байна. Тэгэж хатуу чангаар туршсанд надад битгий уурлаарай Петр. Үнэн ч итгэлтэй хүмүүсийг олоход хэцүү байна. СС-ийн ГАФ штурмфюрер энэ үнэмлэхийг үзүүлэгч Эрехийн газар нутагт аль дуртай газараараа явах, хэлийг аль дуртай газараар нэвтрэх хэрэгтэй, уг нэмлэх гэрэл зураг протоколд хүчинтэй. Чиний Вальтер Зонненбергт үнэнч тухай домогш хэл ярилцдаг. Уучхаа юу? Хэзээ ухаан сууж томооч хүн бэ чи? Оберфюрерийг дагаа яв. Өдрийн мэнд. Сайн байна уу? Ангелик чи сайхан харагдаж байна шүү. Таач бас. Бригадын фюрерийг дагаад яв. Үнэхээр баярлаж байна. Таны буудсан юм уу? Тийм ээ, миний фюрер. Яагаад таны буудаж хороогоогүй юм? Хэрвээ та өчүүхэн ч гэсэн шалтгаан гаргавал танд ногдуулсан тогтоолыг гүйцэтгэх болно. Энэ хүн тийм шалтгаан гаргахгүй байхаа гэж найдаж байна. Зюнберг. Энэ залуугийн цаашдын ажлын тухай над би чинь илтгэж байгаарай. Та доолов уу? За. Одоо та Рейхсфюрерийн өндөр итгэлийг алдахгүй байх хэрэгтэй шүү. Петр Краус танд баяр хүргэе. Петр Краус, та юу хийж чинь вэ? Одоо геймлэр бид бүгдийн үнэн шисхийн дүүжлэж болсон шалгах болно да. Та одоо урд хамт ажиллаж байсан хүмүүстэйгээ уулзаж болно. Бид одоо Рейхсфюрер гэдэг нэг л эзэнтэй болсон. Онлайнстор таны бие сайн уу? Урдын ажил сайн байгаа. Петрийг та хошууч болцгоо юу? Баяр хүргэе. Баярлалаа. Би ингэнэ гэж мэдэж байсан юм аа. Эсвэл үхэл. Өөр тэнхэм дорой. Энэ нь саад болоод яах вэ? Генрихийг би харж байх уу? Тэг. Сайхан алхан байш шүү Петр. Ушуулаарай бий.
Йогон, би чамд хайртай. Ямар сайхан юм бэ? Наадгаа гэрт нь хүргэж өг. Өргөшөө! Йогон, надтай хамт яваарай. Анкаараарай. Вэхэ 50-41. Вайс та сайн байна шүү. Та тушаад ивчгэлээ. Та тийм л хүн дээ. Бид бүгдээс дэшээ гарчихлаа. Даруухан биш байх шүү. Урд нэгэн цагт тантай хамт ажиллаж байсан. Одоо бид махарж байна яахан. Одоо олон хүн чамд тусламжийн гараа сунгахаасаа илүү дээгээс явахыг хичээх болно доо. Анкаараарай. Вэхэ 43-58. Йохан. Сайн хүн санаагараа гэж. Та Оросын олзлогдөгсдгийг судалж байсан. Тэдний хорих лагерт байгуулсан байгууллага Германы коммунист нууц байгууллагатай холбоотой юм уу? Харин тэд нар нь өөрсдийн шугамар зөвлөлтийн удирдлагатай холбоотой юу? Та юу гэж бодож байна? Наадах чинь гестапо мэдгийн асуулт байна. Йохан, та даруузан гарах хэрэггүй шүү. Энд чинь намайг хөндлөхгүй байна гэсэн үг. Би таны авьяастыг хамгийн анх анзаарсан шүү дээ. Та 40 оног сандаа. Энийг би хэзээ ч мартдаггүй. Тантай уулзсандаа баяртай байна. Алдаа гаргадаг хүн ч гэсэн алдаа гаргадаг юм. Яг нь Орос улс салангат хэлцээр хийх болов та юу гэж бодож байна? Үгүй бахаа гэж бодож байна. Тэгэхээр бид дорн зүгт хийж байгаа дайнд ялахын тулд өрн зүгт ялагдах хэрэгтэй юм тийм ээ. Бэрэх ялалтанд итгэдэг. Би ч бас. Гэхдээ ялалтанд хүрэх зам янз бүр байдаг. Гэрд бүртэй хүн шүү. Цэргийн албаа хүүсийнхээ эрхшигтээ нийцүүлж чаддаг юм. Ангелик Брюхер бол үзэл бодолд өвнөн ч юм. Петр аль болохоор та амарч байх хэрэгтэй. Аял кофе уугач. Та яагаад ч юм гонигтай байх чинь яагаад тэрв? Өнөөдөр таны хувьд гайхамшигтай азтай өдөр. Бидэнд дандаа юм өндөр хэмжээний хөлийн авалтанд очих аз тохиолддог. Би генерик санаа зовоод байна. Тэр нь таагүй юм тохиолдож магадгүй. Назихан төлөө санаа зовсон хэрэггүй. Фюрер тэрэнд анхудаа хэлэсэг хандаж байгаа юм биш. Өнгөрсөн жил фюрерийн төрсөн өдөр зориулсан хөлийн авалтан дээр генерик ширээний ард шууганд хэлээс фюрер эргээд тэднийг харсан. Генерик унтчихсан. Фюрерийн харцаар холцдгийг Хүн болгон мэднэ. тэр хөлийн авалтан дээр генерик нэлээд уучсан ирснийг Вилли Шварцкопп бит хоёр л мэдэж байсан юм. Генерикээс өндөр албан тушаалтай хүмүүс аль хэдийн амиа алдахаар төрөхгүй аашилдаг юм да. Генерихийг дотоод ухамсараараа үнэнч маш нарийн мэдрэмжтэй хүн гэж фюрер үздэг юм. Гэхдээ тэрч байтугай өндөр албан тушаалтай генерихийг ав ахын хүртэл дүүгээ аргагүй л төвчдөг юм. Та энэ хатагтайг мэдэх үү? Тийм ээ. Зөвлөлтийн хэлмэгдсэн генералын охин. Би энийг Орос руу явуулсан юм. Тэнд муугүй ажилласан гэж ярьцгаадаг юм байна лээ. Одоо хуучин таны дарга байсан Ландсдорфын дэргэд ажиллаж байна. Бичиг баримт орчуулан Орос хэлнээс орчуулах хийгээд л. Хөгшин Ландсдорф тэр хүүхний тухай ярихаараа гайхуулж эхэлдэг юм. Тэрний амжилттай хийсэн сэтгэл санааны туршилтын нэг. Германы талд идэвхтэй ажиллаж байсан Орос хүүхэн. Та тэгэхээр Зюнбергийн төлөө амиа өгөхөд бэлэн байсан уу? Би Зоненбергээс урагшнаас тэрэнд үнэнч байсны төлөө буудуулахыг эрхэмлсэн юм. Та ирээдүгөө муугүй таамагласан байна шүү. Би хэзээ ч урьдчилан таамагладгүй. Би надад өгсөн тушаалыг л биелүүлдэг. Тийм ээ. Гэхдээ та арай илүү юм төрхийг хүссэн болол та. Надад арай цөөхөн хүн тушаал өгөөсөн. Харин би олон хүнд тушаал өгөх хэрэгтэй болох юмсан гэж хүсэж байна. Гайхалтай. Би хэзээ ажилдаа орох уу? Та аль хэдийн орсон гэд бодож байгаа. Та генериктэй улам дотн нөхөрлөн хөөхөн Орос бүсгийг захирсан хэмээрээ байвал дээр юм шиг надад санагдаж байна. Та бичгээ. Баярлалаа танд. Профессор доктор Штутков, Илдигийн салон 2 давхар зүүн тийшээ.
Ер нь тэгээ сул байгаа. Уучлаарай профессор. Та юу гэж явна ирэх мэ? Миний картны дугаар 333. Сайн байна уу, профессор? Хүчинтэй хэвээр байгаа юу? Тийм ээ, гэхдээ 3 хоногийн дараа хугацаанд дуусна. Та 3 тоо төрөө рүү орно. Профессор Штутгоффын салон нь. Манайд сул цаг байдгүй. Та дараа сард дугаар авал да. Зүгээр. Үннийг хэлээд тантай уулзна гэж бодсонгүй. Би нааша ирэх тушаал авангуудаа таныг энд байна гэж яагаад ч юм бодсон. Лансфорфиг Берлин рүү шилжсэн цагаас эхлээд би тэрнтэй хамт ажиллаж байгаа. Би мэднэ нина. Намайг ажилдаа орсон гэж дамжуулаарай. Радио дамжуулагч хаана байгаа? Энд байгаа. Өнөө шөнө анх удаа мэдээ дамжуулна. Мэдлээ. Би таны эмчилгээнд өөрөө анхаарал тавих болно. Зэхүү ажиллагааг дуусгах нөхцөлийг бэлдэж өгнө үү? Таны юу вэ, Генрих? Оо, чи юу? Хэвэндээ шивдэ. Чиний бие муу байна уу? Уухгүй л бол бие маань дандаа л муу байдаг юм. Хаалттай байх чинь. Надад шар зургаа. Ма. Чи ч хүмүүстэй ажиллах бүхэл аргыг мэдэх юм да. Надтай туршлагаасаа хаваалцаач тэхүү. Би энэ тухай ярмааргүй байна. Ярмааргүй байгаа юм уу? Тэгвэл байлгалгүй юу? Дайн болж байна шүү дээ. Тийм байж. Фюрерийн 55 нас хүрсэн өдөр хорихлагар болгон 55 хүн хороох бас л дайн уу? Чи буудан алахыг хуучилсан арга гэж бодоод байгаа юм уу? Хийн камер гэж байгаа шүү дээ. Майда та нар ороод ичээрч. Бид нөгөө ертөнцид очисон хойно ол кофе уух Чи болно. өтгөр шулуумлогоо тань. Мэдлээ. Шарцаа. Оберфюрер Шварцкопф ярьж байна. Сайн байна уу, хонгор минь? Таны би сайн уу? Танд баярлалаа. Таны ажил сайн уу? Хоригдлуудыг бас хүүхдүүдийн нийгмийн байдлыг тодруулах гэсэн юм. Та надад тусуулж чадах уу? Тийм ээ, би яг энэ талаар танд туслах гэж байсан юм. Тэгвэл ажилдаа оръё. Хоёулаа яг одоо уулзъя. Татгалзахгүй үстэй. Тэгвэл баярлалаа. Энэ мөрийг орчуулад өгөөч. Яралтай. Танаас бас гуйх зүйл байна. Та өөрийнхөө амьдралаас хэдэн жишээ бас там төрсөн мэдрэмж ажиглалтыг бичээд өгөөч. Энэ миний номны зөвлөлт нийгмийн улс төр сэтгэл санааны бүлэгт хэрэг болж магадгүй. Үгсэн хойноо бүгдээрээ адилхан. Гэхдээ амьд хүн болгон өөрийнхөөрөө болож сэтгэдэг. Танаас гуй. Таны мэдээллийн заримыг би ашигладаг. Нэгд хорих лагер. Тийм ээ. Хэн байж болох вэ? Таны санал. Вайс уу? Миний сурагч би тэргээр бахархдаг. Вайс шиг хүмүүсийг античлон Монголд оршуулах хэрэгтэй гэж ярих сүрээр хэлсэн. Дэлгэнгүй ярьцгаая. Тусыг тусаар гэдэг баха. Вилли Шварцкопф манай дарга Лансдорфтой уулзтаа таны тухай магтсан. Таны үнэн чиг өндрөөр үнэлсэн. Тэр магтаалч надад баггүй төвгүүдэн да.
Тэд өөр юун тухай ярилцсан? Рейхийн материалыг үнэт зүйлсийг нүүлгэн шилжүүлэх тухай. Үндэсний үеийг аврах нэрийн дор. Явцгаая. Төвийг сагсан орнуудыг банкнд тусгай төмөр хайрцаг захиалсан байгаа. Энэ Рейхийн бичиг хэргийн газрын ажилтнуудын сэтгэл санааны байдлын талаар шуурхай мэдээлэл чухал байна. Та Гитлерийн хамгийн сүүл хийсэн үгийг сонссон уу? Сонсож чадаагүй. Тэр өөрийгөө өрний соёл иргэншлиг большевикуудаас аврагч гэж зарлан тунхагласан. Солонгоч ертөнцөө. Яг тийм. Одоохондоо бидний таамаглал баримт нотлохоо хэрэгтэй. Генрих Шварцкопфийн эцэг Рудольф Шварцкопфи амнасыг хөнөөсөн хэргийн хуулбарыг над руу явуулж чадах уу гэж асуугаарай. Таныг дөхүүлээд өгөх үү? Машинда. Бурхан минь намайг өшөөгөөрэй. Би та нарыг хүлээж авчихлаа. Сэргийн би рүү яалтаа дуудаад, тийм ээ. Би та нарт баяртай мэдээ дуулгая. Та нар өнөөдөр сониг унсан уу? Фюрер Дорнод Фронтоога манай анги нэгтгэлүүдийг шинэ байрлалд очихыг тушаасан. Хамгаалалтын шугамыг тэгшлэн большевикууд фронтын бүхэл шугамаар ухарч байгаа. Большевикийн нэгж зэрэг Германы хэлийг алхаж чадахгүй. Иймэрхүү маягаар бид улаантны бавгаануудыг үр зүй дуусгана гэж би бодож байна. Тэгэхээр та нарын хэн нэхний Хатагта та ордоо. Үгүй таар. та орно. Танд баярлалаа. Ороор. Би бүгдийг чинь үзнэ. Ажил гэзэндээ. Та Генрих Шварцкопфийг таних уу? Миний өвчтөн. Тэрний илэг хэрэггүй бах. Сэтгэл судлаач л хэрэгтэй. Уудгийн байна. Тусалж болох уу? Тэр надад ажлаахан санагдсан. Харамсалтай. Өөрөө өөрийгөө хөнөөж байгаа хүн дээ. Тэр бидэнд хэрэг болж магадгүй. Та тэгж бодож байна уу? За яг маргааш найз эмчтэйгээ уулзъя л да. Баяртай. Та нэг зүйлийг марчлаа. Би таныг үзэх ёстой. Надад цаг алгаа. Надад ч бас. Гэхдээ бие хайхрахгүй байж болохгүй. Та мэдрэлийн ядарганд орчихсон байна. Суугаач. Дараа уулъя. Та юунд шилждэггүй? Бас эмчээс айдаг хүн байна. Та бид хоёрын хувьд бүх юм бүтэмжтэй байна уу хаа? Би баяртай болно. Тэр эдгэд ирчихсэн хүлээж байна. Бригитта, чи профессорын хэлсэн бүхнийг биелүүл гэж бид тохирлоо шүү. Алаас чи санаа зовлтгүй би бүгдийг хийх болно. Хатагтай хагийн таны бие сайн уу? Сайн, их баярлалаа. Таны ихнэр дуулуур муутай хүн байлээ. Задар харвуу. Чамаас гуй. Эхнэр нь хайр нөхрөө эмчилж өгөхийг надаас гуйсан. Тэрний урмыг хугалахыг хүсээгүй юм. Эхнэр нь би давхар. Та ойлгож байна уу? Тэр гахааг багалзуурлаж алмаар санагдж байгаач би тэрний үрчлийг арилгаж байна. Тэр хий юм. Залхаан сэрлүүлэх хатруудад сэргийн онцлог зохистыг захирдаг аратан. Би өнөөдөр эртээ харих гэж байна. Чи надад амдаж байна уу? Энэ маань дажгүй байх болно. Найдаж байна. Танд хамгийн сайн сайхныг хүсье. Хамгийн гол нь эрүүл мэнд шүү. Та эрхээ сунгуулаарай. Ноён хагийн би таны мэдэлд ирлээ. Өнөөдөр би танд Эхнэрээ юу? Сайн байна. Хатагтай би таныг хүлээж байна.
Nummer los, alle hin. Laufen. Fix. Laufschritt, Marsch. Би чамайг яахаж мэдэхгүй. Чи яагаад үгэнд орохгүй юм бэ? Энд аюултай бөмбөгдөж байна. Энд ч намайг сайн хөдөж явж байгаарэ гэсэн. Битгий уурлал да. Уурлнаа. Гэрт нь үргээд өг. Хурдан ирээрээ. За. Юу болж байна? Оршин суугчдыг бүгдийг нь гаргасан. За. Өөдгөө зайлгнууд. Би та нарт үзүүлээд өгнө. Ноён ахлах тэсэлчээ. Би Та юу гэв? намайг зогсон. Тэр өөдгөө зөлгийг шийдэхийг танаас гуй. Аглагчаа. Би. Сонсч байна. Танай хүмүүсийн нэг нь хин юм. Тэр хүн Ноён зөвлөхийг цогсон байна. Василий Игнатович. Нэг асуудал гарчээ. Нааш. Чөтгөр. Чи зогсон гэдэг нь үнэ. Эхлээд чаргацсан хүмүүс хүүхэд эмэгтэйчүүдийг гаргана гэсэн. Гэтэл энэ хүн төрүүлж гарах гэсэн. чи над дүрм журм заах юм уу? Өөдгөө амтэн буу орс гахаа. Айд бууга. Байж. Бич бүрэмтэй. Болгох. Танд энийг буцааж өгөх хэсгийг стаф шийднэ. Би төрийн зөвлөх. Чимээгүй. Таач бас сайн байна шүү. Танаас мөнгө авч явахад та хараа зогсч байдаг. Энийг барь. Захирагдъя. Гэхдээ та нар энэний хариуг амсгуулно. Сайхан байна шүү. Одоо 150 г татчихад шил уугаад унддаг болж тийм ээ. Чамайг Варшавын тагнуулын сургуулиас Берлин рүү явсны дараа би Польшид бас нэлээд ажил хийсэн. Дараа нь бид нэг хорлон сүйтгэх ажиллагааг жаахан таарахын хийснээс болоод гестап сэжиг авсан. Би Берлин рүү шилжүүл яасан гэж бригадад шууд хэлсэн. Тэр чи тань талаараа хөөцөлдсөн. Танай залуус байгаа юу? Байлгүй яхан. Хенин, Конер, Чижевский, Миленкович, Янош Мойлнер. Бүгдээрээ амьд юм биз дээ. Дагаа. Тэд хайчхав дээ. Орон бүхний пролетар нар нэгдэх тун. Би чамайг олно. Мэдлээ. Харин чи Герман гэж явсаар байгаа л өдөө үргэшивдэ. Бригита сайн уу? Манай хүүхдтэй болж байгаа. Хэрвээ үгүй л гэж бодог бол бүтлэхгүй юм хэмүүлэх хэрэггүй. Өгсөн хүнээс илүү тэнийг юм гэж юу ахав? Ям ясараа өгөхгүй л бол. Хэн хэнийг гэдэг баха? Энэ бол аль өнцгөөс нь харахаас нь хамаарна. Одоохондоо төлөвлөсөн юм алга. Ойлгов уу? Ойлголоо. Хүлээж бай. Тийм байж. Он тумаар байна. Бид тэр СС-ийн залуутай удаан зууралдах юм уу? Ягаад тэр 5 герман Оросын олсны хүмүүсийг буутахаас татгалцсан? Урвалт уу? Штенглиц. Урвч. Нусгаан тэд. Ноён офицеруудаа та нараас гуй. Яасан? Та нар намайг тэр офицероос салгаад өгөөш. Тэнд юу хийж байгааг нь хар да. Яаган загс. Одоохоо Яв хонгор минь. Вайс та сонс. Та найздаа туслаач. Тэгэхгүй бол Рейхийн спиртийн бүх нөөцийг дуусгах юм. Бид Генрихийг шорон руу авч явсан юм а. Тэнд Оросын олзлогдогчдыг буутахаас татгалцсан манай цэргүүдийг цаазалсан. Тэнд Генрих Шварцкопф байлцсан сайн хэрэг. Зөвхөн СС ч биш. Абберийг бид ч гэсэн урагчдаас ангиж ирч чаддаг гэдгийг Геймлер мэдэж авах. Болж үз. Дитрих гүн ухаанд дуртай. Генрих өглөөнөөс ахуулаад уусан болохоор авг нь аваад яв гэж тушаасан. Энхэд фон. Би таныг гар буугаа сугалж явахыг хараагүй юм байна. Штенглиц чи ярах чи. Би бодох дуртайгаа нуухгүй. Чи юу? би байна. Ишээ. Тэднийг албадан хай Гитлер гэж хашгируулсан. Тэднийг цаазалахаар аваад явхад тэд
Дуугүй л байсан. За за. Чи үхтэл болох гээ юу? Чи над саад болж байна гэнэрх. Үгүй юу? Чи арай хурд явж болохгүй юу? Зам нойтон байна болохгүй. Яагаад зөвхөн тэднийг гэж бүгдийг бодох хэрэгтэй. Хэн ч байхгүй хоосон дэлхий. Бид яагаад гэлдрээд байна? Зогсож байна. Бөмбөгдөж байна. Одоо өвчхүүл дээр юмсан. Маяглах хэрэггүй. Би айж байна. Чи амьд үлдгээс айхгүй нь. Тайвшир. На энийг үү. Германчууд биднийг бүгдийг бишээ. Чамд энэ итгэх боломж гарсан. Германы 5 цэрэг Оросуудыг буутахаас татгалзсан. Ажуулдурын эзэд Гитлерийн эсрэг хөвөлдөнд оролцсныг та мэдсэн үү? Гэхдээ фюрер мөрдлөгийг зогсоохыг тушаасан. Тэдний гарт Германы эдийн засаг байгаа. Яг тийм. Гэрд бол тийм ажуулдурын эзэдийн нэг. Би таныг тэрнтэй уулзаасаа гэж хүсэж байна. Танд дэмжлэг үзүүлэхэд өндөр албан тушаалтнууд татгалзахгүй. Хэрэггүй. Би хүндэтгэл үзүүлэхэд дургүй. Би ажилтнуудаа цол хэрэгмээр нь биш. Миний хэлж байгаагаас илүү ойлгох чадвараар нь ялгадаг. Энэ би гайгүй юу? Сайн. Суу. Мэдрэл биеийн байдал нь хэвэн. Профессор Штутгоф энийг элгийн курс эмчилгээ хийлэг гэсэн. Сайн байна. Та далайчин байсан баха? Үгүй би хэзээ ч далайчин байгаагүй. Войс Орос руу дайралт ихээс өмнө Ригэд амьдарч байсан. Хатагта та ой сайтай юм аа. Тийм ээ. Би мартахгүй гэсэн юм а хэзээ ч мартдаггүй. Би олон зүйлээс наадах анзаарсан. Генрих бид хоёр дандаа задгаа тэнгист гардаг байсан гэж би хатагта Ангеликад хэлж байсан юм. Авгах нь ээсийн Оберфюрер. Моогол танил байна те. Би дүүтэй л найзалдаг юм. Дэмил тэгж байна те. Найз нөхдөд ирэхэд хашиж байгаа албан тушаалыг хард сонгоход гэмгүй. Би фюрер танд найзлах гэж хэлж чадахгүй. Ноён гэрд танд найзлахыг санал болгож байна Войс. Завар зугаалах уу? Бидэнд зугаалж явах цаг зав байхгүй. Войс шулуухан ярьдаг хүн. Тэрнтэй өөрчлөн л ярилцдаг. Яаж? Би хүнлэг бус хэрэг гэж үздэг учраас хүмүүсийг хорхлаагаар устгахыг эсэргүүцдэг хүн. Ямар ч тохиолдолд аврагдах ёстой хүмүүс нь аврагдана гэдэгт барууны орнууд итгэх ёстой. Харьсангөр ялгуурлан гадуурхаас татгалзах хэрэгтэй. Хамгийн гол нь хөрөнгө чинээтэй хоосон хүмүүсийн хоорондох харьцааны бүтцийг хадгалах хэрэгтэй. Одоо энэ дайнд бид ялах уу, Оросууд ялах уу гэдгээс үл хамааран үндэсний ирээдүйн нөхөрлөлийн үндэс суурь тавигдаж байна. Болгогдсон. Вайс та тамхитад бүх юм буцаад байранд орно. Бид Библийн гэрээсийг зүрхэндээ хадгалах ёстой. Гэр та Войсоос юу хүсэж байгаагаа товчхон хэлдэг. Кофе, шарц уу? Шарц. Би таныг томилтээр явж гадаадад чинэлэг хамаатнууд нь суудаг хүмүүсийг бас хүүхдүүдийг хорих лагеруудаас олоод өгөөч гэх гэсэн юм л да. Би тусахад билээ. Чадах бүхнээ хий. Энэ бол хүнлэг хэрэг Вайс. Би хүүхдүүдийн эцэг эхт нь хүүхдүүдийг олж өгмөр байна. Ангелика тань туслахаас татгалзахгүй байгааг найдаж байна. Петр Краус дээр. Одоо хоо. Баярлалаа. За. Йоган. Чи юу? Би байна. Хоёулаа хизээ уулзах уу? Надад хэцүү байна Йоган. Харамсалтай нь би өнөөдөр амжихгүй Генрих. Би явлаа. Би хамт явна.
Шатаах зуух гэж байдгүй байхад бид лавг баасан гарагт буудан хороодог байсан. Хүүхдүүд тэр өдрүүдэд нуугдахыг оролддог байлаа. Одоо шатаах зуух өдөр шингүй ажиллаж байгаа учраас хүүхдүүд нуугдахаа болсон. Тэд дасчихсан юм. Энэ дорн зүгээс ирсэн анхны хэсэг. Тийм байж. Хүүхдүүд амьдрал ямарх байна? Хүүхдүүд амьдрал ямар хувь вэ? Бид сайхан амьдарч байгаа. Сайхан амьдрал Бидний бие сайн байгаа. Ирж байгаарай. Бидний бие сайн байгаа. Намайг шатаах зуухан шатаах хэрэггүй. Би дахиад цусаа өгч чадна. Миний хоолыг харахнууд идчихсэн. Тэгээд надаас тус гараагүй. Би маргааш шатаах зууханд ажиллах ёстой. Би ч ус ажил хийдэг. Би цусаа өгч чадна. Би ч ус. Мэ. Алив авцгаа. Хадагта. Мэ авцгаа л да. Энэ юу болохыг эднэр мэдэхгүй байгаа юм уу? Эд мартчихж. Эд хүүхдүүдээ. Эд. Эд. Чи яагаад авахгүй байгаа? Байц. Би аваагүй байна. Чам хүрэхгүй ч магадгүй штэ. Би ч бас авъя. Хөвдөө өвдөхгүй. Унтаж байгаа юм шиг л хөвд. Эднэр яагаад байгаа? Яагаад хөвдөж байгаа? Хүүхдүүд хор өгсөн гэж бодоод байх шиг байна. Комендант намайг дагаад яваарай. Мэдлээ. Таныг бараандад эндүү хайр гамгүй хамдаж байна гэж ноён Шварцкопф тэмдэглэн хэллээ. Өнөөдөр яг одоо хүүхдүүдийг сайтар хооллож ихэл. Айл болохоор олноор нь авч явахад бэлж. Товчхон хэлбэл лагерын хүүхдүүдийг бүгдийг явуулна. Картын сангын яах вэ? Тэнийхээ байцгаа. Та тэднийг төрөл төрөстэй санаж байгаа гэж бодож байна уу? Эзэнт гүрний ашиг орлогын ийм их сурвалжаас нь салгаж байгаа учраас таныг дүүжлэх хэрэгтэй. Надад тийм захирамж өгөөгүй. Уулаараа би энийг мэдэхгүй. Та юу ч мэдэх хэрэггүйгээс гадна одоо ч гэсэн юу ч мэдэх хэрэггүй. Юу ч юу. Эдний хагасан замдаа өхөн. Харин би хэдэг хүүхэд амьд төрхийг мэдэх ёстой. Явцгаа. Вайс, танд оногдох мөнгийг Швейцарын банк руу шилжүүлэх үү? Би бэлнээр амаар байна. Мөнгөний чек. Баярлалаа. Гэрдийн харшин дэрэг зогс. Баяртай.
Берлиний засмал замын 17 дугаар километрт. Сайнаар дуусна сайн. Тийм ээ. Би балаа юмд орооцолж байна. Оо. Яах гэж? Лагерт харсан зүйлийн тухай бодохгүй тулд уу? Тийм юм хараагүй юм шиг дүр эсгэхийн тулд уу? Би танаа томж босох уу? Танаа хойрхон штэ. Би харимааргүй байна. Би явж хоол идлээ. Би тэднийг өөрийн гараар танилгах юмсан. Лавшнууд. Хүүхдүүд шатаадаг мангасууд. Генрих чи муу ажиллаж байна. Чи намайг энэ өшөөрөө барьж чадаагүй гэдгийг гестапод хэлдэг. Чи одоо надтай хамт яв. Хүүхдүүд аврагдсан гэдгийг бид мэдэх байлгүй. Чи юу хэлсэн бэ? Чи хэлснээ давтаад хэлдэг. Чи юу шилсэн бэ? Хоолны дараа чи комендантын газар руу уцт. Онц байдал үүсээд Берлиний замын 17 дугаар километрт шуааруу дайрч хамгаалалтыг нь устгасан хүүхдүүд аврагдсан гэж чамд хэлнэ. Би одоо туслаа. Ажиллагааг тасалдуулна. Хоолоо идчих хоорондоо уцтвал би хамсаатар нь болох уу? Над шиг л. Фюрер, Вилли Шварцкопфийн хүлээн авахын жижиг сонсож байна. Хадагтай. Авгаах хэрэг байгаа мó? Одоохондоо үгүй. Хэрвээ миний хэрэг гарвал уцтаарай. Та хоол идэж байгаа мó? Тийм ээ, би цааны газарт байна. Баярлалаа хадагтай. Зүгээрээ. Возьми трубку. Генрих Шварцкоптой ярив. Би байна. Афер хөрөөртөн дамжуулахыг тушаасан өөрөө хэргийн газар очоор явсан. Тусгай цувралууд зэвсгэлсэн этгээдүүд дайрсан. Та Афер хөрийн араас яваарай. Берлиний замын 17 дугаар километрт байна уу? Генрих та миний хэлхийг сонсч байна уу? Генрих байна уу? Тийм ээ.
Хэн тэрнийг зохион байгуулсан юм? Германчууд. Чи тэдэнтэй уулзаж болно шүү. Чи эртний найзаа цаашаа харуулж чадах байсан байх нэ? Чадах байсан. Тийм үү? Ажиллагаа маш амжилттай болсон. Чи явсан юм уу? Үгүй ээ. Дэлгэрэнгүй мэдээдэх. Одоохон. Шууган тариагүй үсттэй. Үгүй хэнд ч гар хүрээгүй. Чижевскийн санаа. Шууган дарах хэрэггүй гэж бодсон юм л да. 2 фургоныг стапын хүмүүсээр дүүргээд Януш Дрофны 2 жолооны ард суусан. Харин бид мотоциклээр явсан. Яг л хамгаалтын шиг. Шууд л төмөр замын гарц руу явсан. Тэгээд хөдөлгөөний хуваарийг зөрчсөн. Галт тэрэг эрхийг хүлээж угаад хаалтын дарин фургонуудаа төмөр зам дээр орхисон. Тийм машинууд өвдөрсөн, бас цуваач өвдөрсөн. Хүүхдүүд хаана вэ? Найдвартай газар нуусаа. Алуу. Хой. Бүхэн бүтэмжтэй. Профессорын ороод гараарай. За. Баяртай. 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 Өглөөний минь ноёдоо. Профессор. Айлгэдлээ. Миний им дуусчихсан. Би шинээр жураг бичүүлж авмаар байна. Онгоц муух талбай болон генерихийг танай хүмүүстэй уулзуулах газар бэлд. Ойн царходох анчны байшин 47 дугаар хавтгай. Гүйцээ жорооч сонгочлаа. Баярлалаа. Та санаа зовлтгүй. Хэрвээ миний зөвлөгөөг мөрдвөл та бүрмөсөн эдгэрнэ. Та их сайн хүү юм. Баяртай. Баяртай. Баярлаа анд минь. За. Өнөөдөр хинээс үзлэгээ эхлүүлье. Миний ээлж. Болгоогтун. Москвароос хэзээ онгоц доодох вэ? Аль болохоор хурдан. Хэрвээ генерик бидний нэгнэнд орвол бид бүхний хийсэн хамгийн сайн ажиллах болно. Онгоцоор зээдүүд хэрэгтэй хүнийг явуулна. Тэр хүнийг очсон онгоцоор нь буцаагаад явуулаарай. Генрих яарах хэрэгтэй шүү. Москваас ирсэн амьд дэлгэмж одоо буцаад нисэх ёстой. Та хоёрыг танилцуулах шаардлага байхгүй гэж бодож байна. Тийм үү? Сайн байна. Оскар Папке. 1940 он Рига дахид болсон үйл явдлыг сандаа. Генрихийн эцгийн тухай та юу мэдхээ ярьдаа? Сварцкоп инженерийн өхлийн тухай. Яри. Би жижигхэн хүн байсан. Ан ах чинь надад тушаасан юм. Би ч хүмүүстэй тушаасан. Оросууд дараа нь дайн хэлхийн өмнө намайг баривчилсан. Надад шин даалгавар өгөөд намайг Орос руу явуулсан. Намайг газардангууд шууд барьсан. Энэ бүхэн протокол бичээстэй байгаа. Байцаалтан дээр миний өгсөн мэдүүлэгт. Намайг онгоцон суулгахад би элдвэн л юм бодсон.
Гэхдээ Герман дээр нь чамтай уулзна гэж огт бодоогүй. Хөв зээнээс зүгт харахгүй юм да. Хариуцгал болж шүүх ажиллагаа болно. Миний хувьд хангалттай гэж бодож байна. Та анхааралтай сонссон уу? Та бидэнд итгэн үстэй Генрих. Хадагтай. Алив явъя. Гү би хаашаа ч явахгүй. Би албан журмын хөтөлбөрөөс чөлөөлөгдсөн хүн. Хүү маань фронтод амь үргэцсэн. Надад бичиг байгаа. Танаас гуй. Надад яах ус авахыг зөвшөөрөөч тэ би зөндөө удаан зогслоо. Танаас гуй. Сайн байна уу? Хадагтай Дитмар. Ханс. Ханс. Та чинь ямар мундаг том хүн болов те. Харин би хөгшөрч бууралж Үгүй байгаа. тавтхан ч өөрчлөгдөөгүй байна. Та дандаа л ийм ээлдэг залуу байсан шүү дээ. Ханс. Та надад үннийг хэлж чадах уу? Хотыг хамгаалтгүйгээр орхиж явах гэж байгаа юм уу? Бид явах уу? Хотыг орхиж явна. Эндээс явах хэрэггүй. Хоёулын тухай дараа ярилцсанаа. Баяртай явах нь. Манай хуучинтай л байгаа. Азар манай байшин бөмбөгдөлтөнд дөртөөгүй. Таны сууж байсан өрөө ч гэсэн байгаа. Та манайд очихгүй мүү? Би танд анхаарал тавина. Энэ бичиг баримт Генрих. Энэ таны эцгийн амийг хөнөөсөн хавц цэцэргийн хуулбар. Буруутнууд нь Вилли Шварцкоп болон гүйцэтгэгч Оскар Папке. Би таны нэг нөхцөл байдалд анхаарлаа хандуулаасаа гэж хүсэж байна. Зөвлөлтийн шүүх урдаас бэлдсэн санаатай үйлдсэн гэж гэмт хэрэгтнүүдийг буруутгаж байгаа юм. Папка зөвлөлтийн иргэний эсрэг чиглэсэн гэмт хэрэг үйлдсэн юм. Аав маань зөвлөлтийн иргэн байгаагүй. Энэ бол инженер Шварцкопийн зөвлөлтийн иргэн болох шийдвэр гаргасан тухай загтлын фото хуулбар. Та эцгийнхээ бичгийн хэвийг мэднэ үсттэй. Бурхан минь. Та юунд хэлгэнэ вэ? Бид чинь таны үр хөвгчүүд. Биднийг авраач. Буруутнуудын гисгэн шийтэг. Би тэрнийг танилцгано. Тэгж биш ээ. Оберфюрер Вилли Шварцкоп манай шүүхийн өмнө зогсох болно. Хизээ. Энэ ч бас танаас хамаарна. Ойлгохгүй байна. Аав чинь нацистуудтай хамаатан байхыг хүсээгүй. Тийм учраас тэд эцгийч намыг хороолсон юм. Хүн цаашаа явах ёстой. Би хэн болох ёстой? Хүн. Оросуудад туслах герман хүн. Тэгэхээр би Германыг ботны хэрэгтэд туслах ёстой болох нэ. Тэгж биш ээ. Чөлөөлөхөд. Харин дараа нь чөлөөлөгчд нь Германы ард түмэнд өөрийн хүсэл зоригоо тулгах уу?
Ард түмэн өөрийнхөө хүссэн замыг сонгох болно. Коммунистуудын хувьд хамгийн гол нь эрхчлөө. Гэхдээ бие лав социалист их орныхоо төлөө байх болно. Байз. Шууд бүгдийг хэлэх хэрэггүй. Хамгийн гол нь энэ тэдэнтэй хамт үлдэхгүй байх нь чухал. Ингээд хангалттай юу? Тийм ээ. Эхний үед хангалттай. Би зөвшөөрч байна. Хөрчгөн. Ууч. За. Оросууд манай хэд ойртын ирснээр нь эх орны эхнүүдийн минь заримынх нь айцыг төрүүлж байна. Болох юм. Би нууц зэвсгийн тухай биш. Мөнхийн оюун санааны тухай ярьж байна. Оросууд дэргэд ирчихсэн байна. Сайн байна. Бурхан өөрөө цэвэрлэгээ хийлгэхээр тэднийг нааш нь явуулж бид эргэлж байгаа хүмүүсийг дүүжилнэ. Харгас байна уу? Тийм ээ. Ирэх мөнх. Фюрер байхад ирэх мөнх. Машин уу? Тийм ээ. Очлоо. Нам маань оршин тогтносоор байх болно. Өөр нэртэй болж магадгүй. Хэрвээ манай эрдэмтэд нууц зэвсэг зохион бүтээж амжихгүй байлаа ч гэсэн эзэнт гүрэн маань үнс нурмнаасаа дахин амилна. Чиний сэтгэл санаа муугүй байх шиг тий. Тэгэлгүй яах вэ? Аав ах чинь эзэнт гүрний сэргэн мандалтай гайхалтай хэтийн төлөвийн тухай хэлж сайхан ярьсан болохоор Их орон фронт бол ялалтын баталгаа. Германчууд бид германчуудын эсрэг. тийм ээ. Энэ бол амаргүй хэрэг. Гэхдээ эртөө хизээ нэгэн цагт чи шийдвэр гаргах л байсан. Хүүхдүүдийг аварсан хүмүүс чамтай юун тухай ярилцсан? Яг л дээ тодорхой юм яриаггүй. Чи тэднийг сайн мэдэх үү? Тэд байдгийг л мэднэ. Бид ховорхон уулздаг болжээ. Чи бараг юм ярихгүй юм. Би их завгүй байна яг. Вили ажил ихтэй байна уу? Тийм ээ. Чи тэрний хийж байгаа бүхнийг мэдэх ёстой. Баяртай. Шаны би сайн уу? Генрихт маш чухал мэдээллүүд байгаа. Тэгтээ тэднийг хэн нэгнээр дамжуулах боломжгүй гэж үзэж байгаа юм байна. Профессорын зөвлөлтийн тагнуучтай уулзахыг шаардаж байна. Профессорт уулзах газрыг мэдэгд. Метроны сүүлчийн буудал, сууг дээгүрх, гүүрэн дээр. Нууц үг. Бид хоёр өнөөдөр хоёулаа адилхан хайхамжгүй байх шүү дээ. Хариу нь ялын тогтоол хийвэрээ давж цаалдах эрхгүй. Би одсон дээр байх. Чи аз турших хэрэг. Би цохолддог болжээ. Урд нь өгөхөөс айдгүй л. Харин одоо манайхныг ойртох тусам. Ядахта бригата хурдан төрөөсөө билээ. Тэр сайн хүүхэн шүү хаашаа. Магадгүй. Ихтэй болгоомжтой л байна. Ойлгож байна. Чи бид хоёр ямар ихний жил ажиллаж байгаа биш. Би та нарын нууц ажил явуулах аргыг сурсан. Гэхдээ ээсийн залууг дахин хүмүүжүүлж байгаа. Чиний зиндаанд хүртэл мөн хол байна. Дараа нь тэр өөрөө чамайг гестапод байцаах үед. Энэ бол аль өнцгөөс л харахаас хамаарна гэж чи хэлсэн байхаа.
Салхинд гарч явна уу? Тийм ээ, бөхчин байна. Бөгчин байж шүү. Чи хайчих нь. Над хамаалга. Чи хайчмаар байна. Уучлаарай. Надад заримдаа ганцаараа баймаар санагддаг юм. Бид хоёр өнөөдөр хоёулаа адилхан хайхамжгүй байх шүү дээ. Чи ялны тогтоол хэвээрээ давж саалдах ирэхгүй гэсэн хариуг нь хэлхээ мартчихлаа. Гурав дугаар анги төгсөв.